Сингапурын Синкан дүүргийн China Road дэх 324 д байрны оршин суугчид сүүлийн үед үл ялэг өмхий үнэр үнэртэх болсон байна. Оршин суугчид энэ үнэрийн их үсрийг олох гэж удаа хугацаанд хайсан ч юу ч олсонгүй. Сөөгч мөн адил хаалга бүрт мэдэгдэл наасан боловч ямар ч үр дүн гарсангүй. Харин 2025 оны 10 дугаар сарын 6-нд нэг айлын дээрээс өмхий үнэртэй улаан шингэн нэвтрэн гоожж тусаж эхэлснээр үнэрийн шалтгаан илэржээ. Үүний цаана гунигтай үнэн нуугдж байв. 10 дугаар сарын 6-нд Сингапурын Синкан дүүргийн 324 д байрны 7 давхурд амьдардаг нэгэн өндөр настай хүн өглөөнөөс хойш гэрт нь нэг сонин зүйл болж байгааг анзаарсан байна. Тэр бээр өглөө 6 цаг үед өмхий үнэрэн дунд сэрсэн аж барилгаас урд нь хаяа өмхий үнэр гардаг байсан ч энэ удаад илүү хүчтэй бүр өөрийн гэрээс гарч байгаа мэт үнэртэж байв. Өндөр настай эмэгтэй гэрээ шалгаж үзсэн ч ихэндээ юу ч олсонгүй. Харин санамсаргүйгээр дээш харснаар нэг зүйл буруу байгааг ойлгожээ. Түүний гэрийн таазан дээр цусан улаан толб гарсан байв. Үнэрч яг энэ толбны орчмоос гарч байлаа. Эмгэн цааш хүлээлгүй хүү болох ноён зэн л уцтаж ирээд үзхийг хүсв. Ноён зэн шат авж ирээд улаан толбыг арилгах гэж оролдсон боловч энгийн зүйл биш байжээ. Алчуураар арчсан ч өнгөнд бураагүй харин ч улаан наалдамхай шингэн алчуурд шингэж байсан байна. Гэвч тэр өдөр ажлын өдөр байсан тул ноён зэн чөлөө авч чадалгүй төр цэвэрлээд ажилдаа явжээ. Эмгэнч гэртээ ганцаараа үлдсэн. Ноён зэнгийн төр зуурын цэвэрлэгээ ямар ч үр дүн өгөөгүй. Тэр ажлаасаа тараад ирэхэд гэрийн доторх өмхий үнэр бүрч хүчтэй болсон байна. Иймээс ноён зэн арга буюу цагдаа дууджээ. Цагдаа нар анх энэ явдлыг зүгээр нэг хөршүүдийн хоорондын маргаан сантехникийн ус алдалтын асуудал гэж бодсон тул хөршүүдийг зөвхөн зуучилж дээд давхрын оршин суугчдыг сангийн асуудалдаа анхаарахыг хүсгэд хангалттай гэж үзсэн юм. Гэвч цагдаа нарыг ирэхэд 8 давхрын оршин суугчид хаалгаа нээсэнгүй. Иймээс тэд хүчээр хаалгыг онгойлгохоос өөр аргагүй болсон байна. Ингээд цоожийг эвдэлж гэрт орсон даруйд тэдний харсан зүйл бүгдийг нь цочирдуулжээ. Зочны өрөөнд нэг эмэгтэй цогц сэвтэж байсан бөгөөд ноён зэнгийн харсан улаан наалдамгай шингэн нь түүний биенээс гоожж байсан. Харин унтлагын өрөөнд өөр нэг цогц байсан бөгөөд энэ хүн үхээд бүрч уудсан байдалтай махан бараг бүрэн ялзарч үнэр нь өрөөг зад татах шахаж байж. Ингиж нэг айлаас хоёр цогцос илэрсэн нь тухайн бүс нутагт ихээхэн шуугаан дэгдэв. Тэд хэн байсан яагаад нас барсан нь цагдаагийн мөрдөн шалгалтын төвд орсон байна. Мэдээлж угаар 8 давхурд нас орсон эмэгтэйг Шуйна гэдэг бөгөөд 47 настай. Харин унтлагын өрөөнд байсан нас барсан эрэгтэй нь түүний 70 гаруй настай аав байсан байна. Тэд хятадын хойд зүгийн нутгаас гаралтай бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ хамт 30 гаруй жилийн өмнө Сингапурт цагаачлан ирсэн аж. 47 настай талигач Шуйнагийн гэр бүл чинэлэг айл байж тэд одоо амьдарч байсан байраа 2001 онд худалдан авсан байна. Шүүгийн эцэг их хоёулаа шинжлэх ухааны судалгааны ажилтан байсан бөгөөд Сингапур руу цагаачлахаас өмнө Хятад улсад судалгааны байгууллагад ажилладаг байв. Шүүч бас эцэг эхийнхээ авьяас оюун ухааныг өвлөж жинхэнэ утгаараа академик салбарын шилдэг нэгэн болсон юм. Тэрээр Сингапурын үндэсний их сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр, магистрийн зэрэг хамгаалжээ. Сингапурын үндэсний их сургууль бол дэлхийд нэр хүндтэй Сингапурын төрийн зүтгэлтэн Ли Куан Ю хүртэл суралцж байсан дээд сургууль. Тус сургуулийн компьютерийн шинжлэх ухааны хөтөлбөр олон улсын шагналуудыг удаа дараа хүртэж байсан. Шүү тус сургуулийг 2003 онд магистрийн зэрэгтээ төгссөний дараа Их Британд суралцаж 5 жилийн дараа Кембрижийн их сургуулиас докторийн зэрэг хамгаалжээ. Докторийн зэрэг хамгаалсныхаа дараа түүний анхны ажил нь Францын үндэсний дижитал шинжлэх ухаан технологийн хүрээлэнд судлаачийн албан тушаал байсан. Ийм намтар нь хэнийж атархлыг төрүүлэх байв. Гэвч ийм авьяаслаг хүн амиа алдсан нь үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Хамгийн хачиргалтай нь эмнэлгийн урьдчилан шинжилгээгээр Шүү нас барахтаа гадны нөлөөгүй харин үлбэрч нас орсон болох нь тогтогджээ. Харин түүний аав түүнээс 1 сарын өмнө нас орсон байна. Хятадууд амьд хүн шээсээ барьсанс олж өгтөггүй гэж ярьдаг гэж. Гэтэл би ирүүл гар хүлэн бүтэн шүү яагаад үлбэрч өгсөн юм бол. Харин цагдаа нар хөршүүттэй нь ярилцсныхаа дараа энэ нууцын тайлал илэрхий болжээ. Хөршүүдийн хэлснээр Шүү анх эцэг эхийнхээ хамт амьдардаг байсан ч түүний ээж 8 жилийн өмнөөс хизээж харагдхаа болсон байна. Түүнийг магадгүй аль хэдийн нас барж нутглуулсан байх гэж хөршүү таамагласан. Ээж нь нас барснаас хойш Шүү ба түүний аав хоёр бараг гадуур гардаггүй болсон байна.
Хаяа гарлаач яарсан байдалтай бие битүү ороосон маск малгайгаа хизээж тайлдаггүй байж. Хэрв хэн нэгэн тэдэнд мэдчилбэл хариу өгдөггүй байсан гин. Нэг хөршин бүр шүүг сэтгцийн асуудалтай байсан байх гэж боддог байж. Учир нь тэр шүүг хэд хэдэн удаа лифтний хонгилд сонин үйлдэл хийж байхыг харсан байна. Ганцаараа алга ташиж дуудуулж байдаг байсан байна. Хэрвээ энэ зүйл хүүхэд хийсэн бол хэвийн хэрэг. Гэвч шүү бүсгүй 40 гаруй настай мөртлөө ингэж авирлж байсан нь үнэхээр хачиргалтай. Тиймээс хуршүүдийнхний бодлоор тэр сэтгцийн эмгэгтэй байсан бололтой. Энэ нь ч бүхнийг тайлбарлаж өгсөн. Ээж нь нас барснаас хойш сэтгцийн асуудалтай болсон охиноо аав нь л асарж байсан байна. Харин 1 сарын өмнө түүний аав гинэт нас барж шүү өөрийгөө асарч чадхаа болсон. Гэртэнч хүнсч дууссан байсан тул тэр үлбэрч нас барсан. Ингээд шүү болон түүний аавын цогцыг яах ёстой вэ гэсэн асуулт гарч ирэв. Тэдний ойр дотны их хүмүүсийг олж чадахгүй байлаа. Сингапур хятадын соёлын нөлөө бүхий орон учраас их нутагтаа иргэн тавьчих буюу нас барсан хойноо 50 нутаглах ёсонд итгэдэг. Иймээс хэрэг гарснаас нэг өдрийн дараа Сингапурын цагдаа нар албан ёсны мэдэгдэл гаргаж олон нийтээс мэдээлэл авч Шүүнагийн гэр бүлийн ойрын төрөл төрөсдгийг олохыг хүсжээ. Удалгүй нэг хүн цагдаад хандсан боловч харамсалтай нь тэр хүн Шүүгийн хамаатан биш харин их сургуулийн үеийн ангийн найз нь байж. Түүнийг Сүү Рён гэдэг бөгөөд түүний гарч ирснээр шүүг төрсэн зарим нууц олон нийтэд илүү тодорхой болсон байна. Бүсгүйн хэлснээр шүүг хамгийн сүүлд 20 жилийн өмнө метрон дотор таарч харсан гин. Бүсгүйчүүд хэсэг ярилцаж мэд мэдэлсэн бөгөөд шүү сэтгцийн ямар нэг асуудалтай хүн шиг харагдаагүй гэжээ. Гэхдээ тэр хэлэхдээ шүү багасаа хичээл номонд л шанддаг байсан учраас хинтээч найзалдаггүй байсан гэв. Харин цагдаа нар шүүгийн цахим блогийг олоход түүний сурлагын зам асар хүнд байсныг цагдаа нар ойлгожээ. Блогийн мөрүүдээс харахад бага наснаасаа элдв дугуулангууд дамжиж ахлах сургуулиасаа эхлэн их сургуульд орох хүртлээр эцэг ихтэй маш их шахуулж зөвхөн хичээл номоос өөр зүйлсийг хийдэггүй цагдан хориулдаг байж. Бас Европод ганцаараа сурч ажиллаж байсан өдрүүд нь тийм ч амар хэлбэр байгаагүй нь ойлгогдсон. Магадгүй суралцах ажлын дарамт ганцаардлан шүүд сэтгцийн асуудал үүсгэхэд нөлөөсөн байж болох юм. Мэдээж үүн дээр нэмэгдэн түүний ээжийн үхэл гарч ирсэн. Францаас гарсны дараа түүний блог шинжлэгдээгүй нь тэрүүд аль хэдийн сэтгцийн асуудалд нэрвэгдсэн байж магадгүйг харуулж байна. Түүнийг лифтний хонгилд ганцаараа дуулж бүжиглэж байхыг олон хүн харсан. Энэхүү мэдээ олон нийтэд тархсны дараа олон захим хэрэглэгчид ийм авьяаслаг хүн ийм эмгэнэлтэй байдлаар нас барсан нь харамсалтай хэмээн халаглжээ. Хэрэг тэр онцгой авьяаслаг биш жирийн нэгэн байсан бол сэтгцийн асуудалд нэрвэгдэхгүй байсан болов гэсэн асуултууд гарч ирсэн. Энэхүү хэрэг нь өндөр боловсрал диплом хэдий маш чухал ч гэлээ үр хүүхдүүдэд өсгөхдөө бид хувь хүний хөгжил, нийгэмших чадвар, сэтгэл зүйн хаз зэрэгт нь анхаарах хэрэгтэйг харуулж байна. Шүүгийн гэр бүлийн хувьд хамаатан садан гих ямар ч хүмүүс гарч ирээгүй байгаа бөгөөд хэн нэгэн холбогдохыг Сингапурын албаныхан хүлээж байгаа аж.